ахандаа. Баярлалаа ахандаа. Баярлалаа ахандаа. Зүгээр дээ найзуудаа. За би ингээ явъя да. Маргааш уулзцгаая. Баяртай. Баярлалаа ахандаа. Because nobody, no group of men have got the will, have got the capacity that do more for this country. You see, the whole of that adult life And yet the courage Тэр үгүй бид өөр замаар замнана гэж хэлэх зоригтой байсан юм. who believe that when I Намайг ерхий сайдын тушаалаа хүлээлгэж өгөхдөө бүр мөсөнд итгэвч гарна гэж бодож байгаа бол сансны чин гарц. really should have their heads examined. This is my, Энэ бол миний эх орон, this is миний амьдрал, this is миний ард түмэн. Биднийг амьд байгаа цагт бидний хинч дийлэхгүй. Бид хизээч бууж өгөөгүй. Шүдээ 100 байж улс орноо босгосон. Бодлого зөв байсан уу, буруу байсан уу? if you bring me Хэрвээ 1965 онд эргээд очих юм бол би энэ бодлогоо ахаад л хэрэгжүүлэх байсан. policy, I would still adopt. I used to believe that you can learn to Хүний оюуны чадвахаас үл хамааран хоёр хэлийг нэг дор сурч болно гэж би боддог байлаа. IQ. Миний буруу байсан юм. We Бүгдийг start эхнээс нь авч үзье. from where we were. Let's see. Дайны дараах 1945 онд буцаад очие. Эсвэл 1965 он байсан ч яах вэ? We were Тэр үед бид олон жижигхэн бүлэг хүмүүс, coming олон овог аймгаас бүрддэг байлаа. Malay kampongs, Chinese Малай овгууд villages, хэд you can тосгонууд see гээд Lorong Tai Seng, Кампонг уби тосгонд малай иргэдэн, Kampong Ubi, Ларон Malay. Тайсeng So on, дүүрэгт you can go on. хайнаны хятадууд нь гих мэтчлэн амьдардаг байсан. What did Засгийн we do газар was тэр үед юу хийсэн бэ? from 1959-өөс 1965 оны хооронд бид эрх чөлөөг дээдлсэн бодлого баримталж эхэлсэн. laissez-faire policy. We inherited Энэ үзэл from бодлоо бид the Их Британаас авч English англи, schools, малай, тамил Malay гэх schools, мэтчлэн Tamil бүхэл schools, сургуульд энэ чиг хандлагыг and зааж other эхэлсэн. schools. So we introduced mother tongue Ингээд англи сургуульд нь бид төрлөх хэлний хичээл, and English харин малай болон тамил сургуульд нь англи хэлний хичээл заахыг аажмаар шаардаж эхэлсэн. 1965 онд бид тусгаар тогтнолоо оллоо. Энэ үед Хятадын худалдан аж үйлдвэрийн тэнхимийн төлөөлөгчид надтай уулзахаар нийслэлийн тамгын газарт ирсэн юм. Тэд надаас Хятад хэлийг үндэсний төрийн хэл болгохыг шамдуулсан. Ингэхэд нь би тэдний нүд рүү харж угаад та нар солиорчхоогүй үз. Ингэх ямар ч боломж байхгүй гэж хэлсэн. Хэрвээ ингэвэл Сингапур амьдрах чадваргүй болно. Нураад унана гэсэн. Малай энтхийг үндэснүүд гэж байхгүй, бүгдээрээ хятадууд байлаа гэж бодъё. Хятад хэлийг төрийн хэлээ болгочихлоо гэж бодъё. Тэглээгээд бид амьдралаа залгуулж чадах байсан уу? Бидэнтэй хийн худалдаа намаа эрхлэх юм бэ? Бид юугаараа хоол олж идэх үү? Боловсрол мэдлэг ханаасаа эзэмших үү? Тиймээс бидэнд сонголт байгаагүй. Байсан ганц нь англи хэлийг төрийн хэлээ болгож засгийн газар улсын байгууллагад ашиглах явдал байлаа. Эндээс төрөл хэлээ яах вэ гэсэн асуулт гарч ирсэн. Хэрэг бид энэ тал дээр ямар нэг бодлого баримтлаагүй. Чөлөөт нийгэм чөлөөт зах зээлийн зарчмаар явсан бол өнөөдөр бүх язгуур хэл устж үгүй болох байсан.
Яагаад гэвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ юунд гол анхаарал хандуулдаг вэ гэвэл хүүхэд нь биедээ амьдрч чадах уугүй юу гэдэгт л байдаг юм. Энэ маш энгийн. Хэдий тааламжгүй. Хэдий үндэстний ястан нэгдэх бодлогоос хол зурж байсан ч бид овг аймагуудыг өөрсдийн төрөл хилээ хоёр дахь их хилээ болгож суралцах шийдвэр гаргасан. Энэ бодлого зөв байсан уу үгүй юу? Хэрвээ 1965 онд бид эргээд очих юм бол энэ бодлогоо ахаад л хэрэгжүүлэх байсан. Хариуцлагаа би үрнэ. Бид хизээ нэгэн цагт бүрэн нэгдмэл олон хил угсаа ёс заншлаас бүрдсэн нэгэн цогц болж чадах болов уу? Үгүй. Тэгвэл яагаад ийм зам сонгосон юм бэ? Яагаад гэвэл бидэнд өөр сонголт байгаагүй юм. Тэр бид зөвхөн англи хэлийг хүлээн зөвшөөрөөд бусад хэлийг устгаж үгүй болохыг хараад суусан бол хувь хүн ёс заншлын гүн хямралд орох байсан. Их хэл угсаа гарлынхаа талаар бид ямар ч ойлголтгүй болох байлаа. Хэдийгээр бүрэн төгс эзэмшихгүй ч гэсэн их хэлнийхээ хэл зүгс, зүүрэг, сургаал үг зэргээр дамжуулан хувь хүн өөрийгөө таньж мэдж чаддаг. Энийг би яагаад мэддэг вэ гэж үү? Яагаад гэвэл хятад хэлийг би их хожуу сурсан хүн. Ингээд нас явсан хойноо төрөл хэлээ судлахад эцэг их өвөө эмээ маань хэлж байсан үгс миний нүдний өнмөр зурсхийн өнгөрсөн. Нэрээ тийм штэ. Ийм утгатай үг хэлж байсан юм байна штэ гэсэн бодол толгойд минь орж ирэн сэтгэлийн утсыг хөндсөн байдаг. Энэ мэдрэмжийг би хизээж алдахыг хүсэхгүй. Тиймээс нэгэнт ийм бодлого хэрэгжүүлсэн нь миний буруу учраас энэ боломжийг ашиглаад яагаад ийм шийдвэр гаргах болсноо тайлбарлахыг минь зөвшөөрнө. Хос хил эзэмшихийн хүнд хэцүүг би 1965 онд мэдэж байсан бол одоо мэддгээ тэгхэд мэдэж байсан бол би ямар нэг зүйлийг өөрчлөх байсан уу? Тийм ээ, өөрчлөх байсан. Гэхдээ бодлогоо биш, зөвхөн гүйцэтгэлээ л өөрчлөх байсан. Боловсрлоо би хятад сургуулиас эхлэж байлаа. Жүчэб дэх чунган сургууль биелсэн юм. Учир нь эмээ маань намайг хятадаар хүмүүжүүлэхийг хүсэж байлаа. Харин сургуулаа ёстой үздэггүй байсан. Ээж маань гэртээ надтай англи эсвэл хаяа малай хэлээр ярьдаг. Харин тосхны найзуудтайгаа би хоккейн аялгаугаар эсвэл малайгаар ярьдаг байсан юм. Ингээд учраа мэдэхгүй жаахан хүүхэд хятадаар ярина гэж ёстой баллаж өгнө шүү дээ. Мандарин гэдэг их хэлний юуг нь ч би ойлгодоггүй байсан. Ингээд би ээжээсээ гуйсаар байгаад 2 сарын дараа өөр сургууль руу шилжиж байсан юм. Ээж маань миний хүслийг гүйцэлдүүлсэн. Гэхдээ ингэсэндээ би заримдаа харамсдаг юм. Яагаад гэвэл би балгаа өөрөө сүлд нь үрсэн. 1959 онд би Танжон Пагар дүүргээс анх удаа нэр дэвшиж байснаас ихсүүлээд одоо хүртэл шангаа хүрцээр байна. Танжон Пагар дүүргээс нэр дэвшиж байхад миний гол өрсөлдөөгч надтай адил хоккейн аялгаугаар ярьдаг Лиам Тиен намайг мандарин аялгаугаар мэтгэлцэхийг дуудсан юм. Тэгэхэд яхаа мэдэхгүй атсан шалаанд орж үлээ. Яавал дээрвэ? Кантон аялгаугаар мэтгэлцдэг чинь билүү? Гэрийн үйлчлэгчтэйгээ би жаахан кантон аялгаугаар ярьдаг байсан учраас жоохон гадралдаг байсан юм л та. Ингээд их нэртэйгээ кантон аялгаугаар халз мэтгэлцэж үзлээ. Гэтэл их нэр маань чиний кантон хэл хэрэг алга. Мэтгэлцэг гэж оролцсны ширэггүй гэдэг байгаа. Ингээд би Сиам По гэх коммунист сонингийн газар ажилладаг байсан хятад сэтгүүлч боллоо. Чи надад нэг хуудас илтгэл бичээд өгөөч гэж би түүнээс гуйсан юм. Тэр ч зөвшөөрөв. Их энгийн бичээстэй гэж би түн загсан юм. Тэгтэл уншиж болоод байдаг мөртлөө хил ам ерөөсөө зөвшөрдөггүй. Аялгаа засах гэж их уйггүй хичээх боллоо. За ингээд анх удаага мандаринаар илтгэл тавих чухал өдөр маань болоход талбай дээр 20,000 хүн цугларсан байв. Ёстой хөлсөө туслуулан байж илтгэлээ тавьж үлээ. Илтгэлийн үеэр хүмүүс намайг дэмжиж эхлэхэд ялан гэдгээ би мэдэрсэн. Тэгээд ч ялсан. 1959 оны сонгуул гэхэд би мандаринаар чөлөөтэй ярьж
илтгэл тавьдаг болсон байлаа. Гэтэл харамсалтай нь тэр үед сонгогчдын дийлэнх нь хоккейн аялгаугаар ярьж ойлгодог болсон байв. Хоккейчүүдийн тоо хамгийн их хувийг эзэлж байсан. Манай намын хоккейн илтгэж эхлээд Лим Чин Сиен байлаа. Гэтэл түүнийг баривчлаад цаатуулчихсан. Дараа нь Он Ин Кван боллоо. Хоккейн аялгаугаар сайн ярьдаг, сайн илтгэгч. Сингапурын анхны хотын захирагч болж байсан. Гэтэл 1961 онд тэр удирдагч болохыг хүсч шалтак тоочин намтай муудалцаж, намаасаа хөөгдөөд Хонглимийн нөхөн сонгуулиар гарч ирсэн байдаг. Тэр үед Лим Чин Сиенд ч гэсэн бид итгэл хүлээлгэж болохгүй болсон байлаа. Тэр нөгөө талд нэгдсэн байв. Ингээд намын гишүүд над дээр ирж, сонголт алга, хоккейн аялгау чи сурчтэй. Манай намын хоккейн илтгэгч чи болохоос өөр арга алга. Эсвэл энэ асуудал хизээж дуусахгүй юм байна гэсэн байдаг. I can tell you this was 1961 оны 3 дугаар сар байлаа. Би хоккейн аялгау сураагүй байсан бол түүхийн хуудас тэр чигээрээ өөр байх байсан бизээ. Гэхдээ үгүй ээ. Би ёстой солиотой юм шиг хоккейн аялгау сурч эхэлсэн. Анхны хоккейн илтгэлээ би хятад гудамжинд тавьж байсан юм. Гудамжны цуглаан болж байсан. Тойроод л бөөн хүүхдүүд. 3-4 дугаар сар байсан санагдаж байна. Хүмүүс бүгд л жижигхэн 4 хан дотор амьдардаг байсан учраас оройдоо юу хийх вэ? Бүгд л гадаа гарч суудаг байлаа. Ингээд бид тэдний өмнө хоккейн аялгаугаар ярьж эхэлвэ. Тэд ёстой л илгээ хөшөл инээсэн. Асуудлын голыг та нарт тайлбарлая. I used to believe that Хоёр хэлийг оюуны чадвархаас үл хамааран нэгэн зэрэг сурах боломжтой гэж би боддог байлаа. IQ. Миний буруу байсан. Уншиж чаддаг их хэлээрээ дамжуулан бусд хичээл эрдэм мэдлэгт шамдан суралцахын тулд хүн яг нэг хэлийг л бүрэн төгс эзэмшсэн байх шаардлагатай. Бас нэг зүйлийг олж мэдсэн. Хэдий адилхан IQ-тэй тоо бодлого шинжлэх ухааны хичээл дээрээ ижлэхэн дүн авдаг. Адилхан сэтгэдэг байлаа гэд хэлний ур чадвар нь заавалжгүй адилхан байх шаардлагагүй. Октод хөвгүүдээс илүү хэлэн давьяастай байдаг. Энэ бол статистикаар батлагдсан зүйл. Энэ бүгдийг би мэдэж байсан уу гэвэл үгүй ээ. Миний хүсэл эрмэлзэл дэндүү өндөр байлаа. Бэр тулуу бид хоёр хос хэлтэй болох бодлого хэрэгжүүлэхээр сэтгэл шулуутсан байсан. Тэр Франц англи, харин би англи хятад, англи малай, англи тамил гээд хос хэл эзэмшихийг дэмжиж байсан юм. Гэтэл энэ бол маш хэцүү даалгавар. Энэ үхэндээ гэхэд энэ асуудлыг эцэслэн шийднэ гэж хизээж байхгүй. Аливаа хэлний үнцийг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг юм. Хүүхдээ ямар хэлтэй болохоо эцэг эхчүүд өөрсдөө шийддэг. Засгийн газар эдгээр хувьсалтай уялдуулан бодлогоо өөрчлөх болно. Бодит байдлыг бид хүлээн зөвшөөрч одоо байгаадаа талархах хэрэгтэй. Гол нь бид нэгдмэл хэвээр байгааг санагтун. Эндээс хаашаага чиглэх вэ гэдгийг та нар шийднэ. Ганцхан цаг хугацаатай хамт хэрхэн хувьсын өөрчлөгдсөнийг битгий мартаарай гэж захимаар байна. Хувьсэл үргэлж байх ёстой юм шүү. Ямар ч уян хатан чанаргүй бодлого баримтлаад сүулт нь харамсахгүй. Сингапурын нэгэн онцлог шин чанарыг тайлбарлахыг минь зөвшөөрнө. Манай хүн ам олон үндэстнээс тогтдог. Олонхийг буюу 76%-ийг бүрдүүлдэг хятадууд хүртэл дотроо олон үндэстэн ястанд хуваагддаг.
Ийм олон тооны язгуур бүлгээс бүрдсэн ард түмнийг улс төрийн ижил байр суурьтай байлгана гэдэг хэцүү. Гэсэн ч засгийн газар эдгээр олон ялгаатай үзэл бодлыг эвлэлтэнд нийлүүлж, олон эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд мөн эргээд ард түмнийхээ дэмжлэгийг авахын тулд хичээж байна. Гэтэл ирээдүйг зохицлон бүрдүүлэхийн төлөө бид шинэ үеийнхэндээ нэг үндэс суулгаж өгөх хэрэгтэй. Өөрийн хэл ёс заншлаа суралцах үндсийг нь тавьж өгөхийн зэрэгцээ хоёр дахь их хэлээр нь дамжуулан илүү өргөн цар хүрээтэй том дэвжээ засч нэг төвшөнд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ёстой. Оюутан сурагчдын дийлэнх нь хос хэл эзэмшсэн байна. Одоо хоёр дахь их хэлний сургалтыг хэрхэн сайжруулж чанаржуулах вэ гэсэн сорилтын үнд бид ирээд байна. Айл өрхийн амжиргааны түвшин ямар байхаас үл харгалзсан хүүхэд багчууд англи болон төрөлх хэлээ хослуулан бүрэн төгс эзэмших боломж нээлттэй байх ёстой. Ингэх шаардлага байгааг эцэг эхчүүд улам бүр мэдэрч эхлээд байна. Төрийн хэлийг англи хэлээр сольж хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амархан даалгавар биш ээ. Гэхдээ хэрвээ бид аль нэг хэл эсвэл аяллахыг хориглохыг оролдох юм бол маш муу үр дагавартай байх болно. Хүмүүсийн төрөл хэлийг хоригдсноор бид том эсрэг үзэлтэд нүүр тулах ба энэ нь хүний хэл сурч мэдэх, ашиглах эрхэнд халдсан хэрэг болно. Засгийн газар хос хэлтэй болох бодлого баримтласнаар бүх үндэстний яснуудад шудар хандаж байгаа. Малай хүн бүр англи болон малай хэл сурах болно. Малай хүн хятад хэл сурах ёстой гэж бид шаардахгүй. Хос хэл, хос заншлын талаарх асуудал үргэлж байсаар байна. Тиймээс бодлого чиг хандлагаа хувиршгүй, эцсийн гэж бид хизээш хэлэхгүй. Учир нь нэг хэл ёс заншилд амгаалж эхлэхэд далд эсэргүүцэл өрсөлдөөн дагаад бий болдог. Манай улсын онцгой шин чанар биднийг зөв замд хөтөлж, англи хэлийг төрийн хэлээ болгосныг иргэд эрүүлэр хүлээн авна гэдэгт итгэж байна. Бид бүгд ёс заншил, улсын үнд зүйлс, амьдралын арга ухаанаа өөрийнхөө авч үлдэн, Америк, Их Британь зэрэг англиар ярьдаг бусад ёс заншилд уусахыг хүсэхгүй байгааг санаарай. Инхийн тулд бид англи хэл мэдхийн зэрэгцээ, өөрийн төрөл хэлээ хангалттай сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Өөрийн ёс заншил арга барилаа ингэснээр бид улам үнэлэх болно. Туршлагаасаа харахад нэг хэлтэй улс үндэстэн сохроор дагаж хэтийг баримтлах илүү магадaltaй байдаг. Яагаад гэвэл тэд ертөнцийг ердөө нэг нүдэрээ хардаг. Хос хэлтэй болсноор тэгвэл хүн илүү тэнцвэртэй, мөн нээлттэй үзэл бодолтой болох юм.
进步，语言要沟通，就从今天起，大家说华语，不分男和女，不分老和少，不再有方言，大家说华语，听一听，记一记，你懂的，Хятад гаралтай эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйг сонгох том сорилтын өмнө ирээд байна. Нэг бол англи мандарин хэлтэй болох, эсвэл англи төрөлх хэл гэсэн хоёр сонголт байгаа. Хэрэв тэд далдуухандаа англи мандарин болон төрөлх аялгаар яриулахыг хүсэж байгаа бол хүүхдүүд эцсийн эцэст мандарин аялгаас залхаж яршиг төвөгтэй санагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл тэд мандарин аялгыг хизээч бүрэн төгс эзэмшихгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ төрөлх аялгын оронд мандаринаар ярихыг байнга дэмжиж байх хэрэгтэй байна. Хэрэв та өөрөө мандарин аялга мэдэхгүй бол энэ хэлийг сурахад тийм ч хэцүү биш шүү гэдгийг хэлмээр байна. Ялангуяа сонсож ойлгоход тийм ч хэцүү байдаггүй. Ингэсэн байхад хүүхэд мандарин аялгаар үргэлжлүүлэн ярих улам дөхөмтэй болж ирнэ. Дахиад жоохон хичээл зүтгэл гаргаад үгийн сангаа баяжуулчихад мандаринаар ярих тийм ч хэцүү биш гэдгийг та ойлгох болно. Эцэг эхчүүд хүүхдээ англи болон мандарин аялга эзэмшүүлэхээр зорж байгаа нь засгийн газарт ил тод болох юм бол эцэг эхчүүдийн энэ шийдвэрийг дэмжих бодлогыг бид үргэлжлүүлэх болно. Төрийн албаа агч, улсын ажилтан, эмнэлэг сургууль гээд улсын үйлчлэгээ үзүүлдэг бүх албан байгууллагууд бүгд мандаринаар ярих шаардлагыг бид тавьж эхэлнэ. Үүнд 60-аас доош насны бүх хүн хамрагдах болно. Тиймээс энэ асуудалтай бүгд нүүр тулж эцсийн шийдвэрээ хамтдаа гаргацгаая хэмээн уриалж байна. Хэрэв бид аялгаар ярьсан хэвээр байх юм бол энэ нь Сингапурыг таран бутрах аюултай гэдгийг анхааруулмаар байна. Хүмүүс ямар хэл ашиглаж байгаагаас шалтгаалan хагарал үүсэх нь илбэг байдаг. Тиймээс бид том сонголтын өмнө ирээд байна. Учир зүйтэй бодоод үзвэл сонголт юу байх ёстой нь тодорхой. Гэхдээ сэтгэл зүйн хувьд энэ их хүнд сонголт болохыг би ойлгож байна. Хэл судлал гэдэг эхлээд сонсоод, ойлгоод, дараа нь ярихыг хэлдэг. Хэл судлахдаа шууд л уншиж эсвэл бичиж эхэлдэггүй шүү дээ. Энэ бол дараа нь болдог зүйл. Гэтэл бид энэ үйл явцыг яг эсрэгээр нь хэрэгжүүлсэн. Бид зөв уншиж, зөв бичүүлэхэд гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ бол солиорол. Хятад сургууль багш нар англиар ярьдаг хүүхдэд хятад хэлийг заахдаа нэг ч англи үг ашиглахгүй байхаар зүтгэж байлаа. Ингэснээр хүүхдийг тэр чигтэн зааглан тусгаарлаад хайчихсан. Хүүхдийнхээ боловсролд эцэг эхчүүд маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл ийм байдлаар хичээл заалгаж байгаа хүүхдүүд яаж хичээлдээ сонирхолтой болох вэ? Энэ байдлыг зогсоох гэж би бага багаар гар бие оролцож өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд байдлыг өөрчилж чадсан. Миний хувийн туршлагаас бодлогочийг хандлагаа тодорхойл гэж би хүмүүст хэлдэг. Надаас жишээ ав. Эрсдэлтэй энэ алхмыг хийхдээ би буруу эхлүүлсэн. Гэхдээ үүнийгээ би засч залруулж чадсан. Шилжилтийн үеийн оюутан сурагчид хамгийн том хохирлыг амссан байдаг. Хос